Нийтийн тайвраар үйлчлүүлдэг иргэдийн амнаас аюулгүй байдлыг хариуцсан ажилтдаг автобусны жолооч нар өдөр тутмынхаа ажилд гарахаас өмнө эрүүл мэндийн үзлэгт орж тухайн өдөр ажил үргээ гүйцэтгэх боломжтой байгаа гэдгээ хянуулах шаардлагатай байдаг. Зөвхөн нийтийн тайврын үйлчилгээ эрхлэгч компаниудад орон тооны ганцхан эмч ажилтдаг байна. Иймд жолооч нар эмчийн үзлэгт тэр бүр ордоггүй, хурдхан ажилдаа гарахаар яарвчилдаг хэмээн ярьж байна. Тус компанид ажиллаж байсан 38 настай жолооч энэ сарын 9-нд нийтийн тээврийн үйлчилгээнд гарсан үедээ биеийн муудаж нас барсан. Энэ үеэр өөр хүний амнаас эрүүл мэнд хохирч асуудал өндрийг аваагүй. Тэгвэл албан бус их сурвалжуудын мэдээлэлээр тухайн жолооч эрүүл мэндийн үзлэгт хамрагдаагүй гарсан гэдгээ. Угтаа жолооч хөдөлмөрийн аюулгүй байдлын хуулиа мөрдөж, заавал үйлчилгээнд гарахаас өмнө эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж, аюулгүй ажиллагааны зааварчилгааны хуудсыг бүгэлсэн бах учиртай. Гэвч бодит байдал дээр энэ нь алаг цог хэрэгждэг байна. Энэ нэг аюулгүй байдлын хуудас гэсэн. Манай аж ахуй нэгжүүд бол ер нь том аж ахуй нэгжүүд бол эмчтэй, өөрийн орон тооны эмчтэй, зарим бүр 2 эмчтэй. За зарим аж ахуй нэгжүүд болохоор зэрэг гэрээт эмчтэй байдаг. Тэгээд нөгөө яг жолоочийн хувьд бол тасралтгүй ажиллаж идэг, тэгээд ачаал ихтэй байдаг учраас тэр жолооч нарт илүү анхаарал тавьдаг. Одоо асуумж аав тэгээд даралтын үзнэ. Тэгээд эмч нар маань болохоор зэрэг тэр жолооч нартай өдрө болго харьцаж идэг учраас бас би физиологийн онцлог тэгээд хууч өвчин ямар өвчин байдгүй өдрө гэдгийг мэдчихийдэг учраас илүү анхаарч тэгж үйлчлэгийн дарахтай аюулгүй байдлыг хангаж л гаргадаг. Зорчигч тайвар нэг компани жолооч нар өглөө 5-аас 5 цаг 30 минутын хооронд ажилдаа ирдэг. Ингээд аюулгүй ажиллагааны хуудсыг гаднаас авч ээлжийн инженертэй өгч замынхаа хуудсыг авч ажилдаа гаргах жишээний яарч сандарсан жолооч нарын зарим нь ажилдаа хурдан гарахыг нэн төрөнд тавьж эмчийн үзлэгт хамрагддаг. Үзүүлж нэгдэж шүү дээ. Тийм. Тэгээ би яриа нэг даралт юм шиг өөрөө гайгуул гэж боддоо шүү дээ өөрийгөө. Би нэг 2 удаа нэг даралтаа үзүүлсэн. Тэгэл хэвэн л шүү дээ эмч. Тэгэл гарчдээ шүү дээ. Тэгээд өдөр тэгэл 10 цаг яллаа тэгээд одоо бас даралт ихэлт юм уу яа гэм мэдгүй. Нүд танилдэл бас хэцүү байдаг шүү дээ бас. Тэгээд замынхаа удаа бол тэгэл гарах юугаар ингээл гарав сарф аваад тэгэл ажилдаа өгчдөө шүү дээ. Би бол тэгээд ер нь баг нэг үзүүлэхгүй дээ. Заримдаа ихтэй яг юу гаралт нь болоогүй үед бол үзүүлчнээ үзүүлээ даралтаа нэг үзүүлчээ. Зарим нэг нь яг үзүүлэхгүй болно та ер нь тэгээд олон хүн ч одоо 200 жолоосноор одоо яг үглээ хийж байгаа бүгд ингээд бужигнаад гарна шүү дээ. Тэр болгон чинь бүгд 200 хүн нэг дор үзүүлж амжихгүй шүү дээ ягаад ч. Ер нь яхав тэгээд нэг манайхан ч өөрөөсөө бие биенийхээ багцааг мэдэн шүү дээ. Нэг хүзөө хөшгч юм уу нэг эвгүй болоод яхад нэг ороод үзүүлчихдэг. Тийм. Тэгвэл яг бүгдийн нэг нэгээр нь үзнэ гэвэл амжихгүй шүү дээ. Яг нэг одоо камерт алтан болохоор бүгд. Тухайн компани жолооч нараас нийтийн тээврийн үйлчилгээнд гарахдаа эрүүл мэндийн үзлэгт хамрагддаг эсхийг тодруулахад 5 жолоочийн 4 нь үзүүлдэггүй гэж хариулсан. Учир нь эмчийн үзлэгт дугаарлахаас төвөгшөөдөг. Нэг жолоочийг хамгийн багадаа 5 минутын турш үзлээ гэхэд цагт 300 жолоочийг үзнэ. Иймд үзүүлэхийн тулд тухайн жолооч хамгийн багадаа 10-аас 20 минут хүлээж таарах нэ. Зорчигч тээврийн нэг компанийн хувьд хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгаа, эрүүл мэндийн хуудсыг бүх бат платформоор бүгэлдэг. Мөн жолооч нарын эрүүл мэндийг бүртгэлтэй эмч нар дээр тогтмол үзүүлдэг хэмээн удирдлагын зүгээс тайлбарласан ч бодит байдал дээр ганц эмч хаанаач хүрдэггүй. Жолооч нарын хувьд бол эмч нар дээр бүртгэлтэй зайлшгүй шаардлагатай үзүүлэх ёстой хүмүүсээ бол үзүүлээл. Дахиад дээрээс нь өглөө ирээд манайхан эмч нар ээлжээр одоо жолооч нараа үзээд юм шугамд нь оргодог шүү дээ. Хамгийн том бүтэцтэй автобус компаниудын нэг болгоос зорчигч тээвэр нэг компанийн хувьд 340 жолоочийн дунд нэг эмч, нэг сувлагч ажилладаг байна. Хөдөлмөрийн аюулгүй байдлын 8 инженертэй автобус компаниудад санхүүжилтийнхаа 1.5%-ийг ажилчдынхаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт
зарцуулахаар төлөвлөгөөндөө тусгасан байдаг байна. Тэгвэл олон хүний амнаас хариуцаж ажилдаг жолооч нарын эрүүл мэнд амнаас нэн төрөнд байх ёстой. Иймд зорчигч тээвэр нэг компани тухайд гэхэд гарч болох эрсдлээс сэргийлж эмч сувилагчийн оронтойг нэмий гэхээр ямар асуудал тулгамдж байгаад хариулт өгөх хүн олцсонгүй. Мөн тухайн жолоочийн эрүүл мэнд хэвийн эсхийг асуумж бүглүүлэх байдлаар аргацаач ирсэн асуудал хизээ зэгцэрж бодитоор хэрэгжих вэ. Цаашид цэл залуухан жолооч ажилдаа явхаар гараад эрүүл мэндийн асуудлаас болж цаг бусаар амиа алдах нь хэвийн үзэгдэл болох вэ. Иймд цаашид гарах эрсдлээс сэргийлж автобусны жолооч нарыг тогтмол үзлэгт хамруулж гаргах мөн аюулгүй ажиллагааны зааварчилгааг бодитоор хэрэгжүүлэх шаардлагатайг нэг жолооч золгүйгээр амиа алдсан энэ явдал сануулсан юм а.